байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ Иохан 10:10-ыг уншиж өгье гэж бодсон юм. Тэг 10:10-аас 15. Хулгай зөвхөн хулгаалan алд сүйтгэхээр ирдэг. Бид эднийг амьтаа, бэлгсэн амьтаа байлгахын тулд ирсэн мөлий. Сайн хон чинь би байгаа юм аа гэж Иесус хэлсэн. Сайн хон чинь хондийнхоо төлөө амиа өгдөг. Хөлсний хүн бол хончин бишээ. Хонд нь ч түүнийх биш. Учир чон эрхийг хараад тэрээр хондийг орхин зогтдог. Чон хондийг цөлмөж дараадаг. Тэр хөлсний хүн бөгөөд хондод цандаа тавьдаггүй тул зогтдог. Сайн хон чинь би байгаа юм. Би өөрийнхөө мэдэх бөгөөд өөрийнх минь намайг мэднэ. Үнчлэн би эцгээ мэдхийн адил эцэг минь намайг мэддэг юм. Би хондын төлөө амиа өгнө. Эдгэрэл болон ер нь ямар ч юм дээр хүмүүс аль талд байгаагаа мэддэггүй. Хар цагаан хоёрыг ялгадаггүй. Яг үндэ баруун болон зүүн гарынхаа учрыг ялгадаггүй гэж бурхан заримдаа хэлдэг. Сүнслэг нүд чихмэн хүлээтэйгээс мөн цохроос болж бид юунаас өвдснөө хүртэл мэддэггүй. Өвчин зовлондоо заримдаа буруу хүмүүсийг эсвэл өөрийгөө бүр зарим нь бурхныг буутгаж байдаг. Бидний төлөө амиа өгөх хүн өвтгөн гэж юу? Аминд золиосон биднийг аврахын төлөө яваагүй гэж юу? Иесус биднийг бурхантай буюу аавтайгаа бас бидний аавтай эвлэрээсээ чин сэтгэлээсээ хүссэн. Гүр болсон. Биднийг холдуулж байсан гим нүглийн ангалыг үнэхээр алга болгосон. Бурхан биднийг харахтаа одоо гим нүгэлтэй хүн гэхээсээ илүү Иесусыг хардаг. Бид Христ дотор байх юм бол Христийн бие бөгөөд Христийг хардаг. Тэгэхээр хулгайч зөвхөн хулгаалan алд сүтгэхээр ирдэг. Саяхан би нэг хүнтийг залбирч таарсан. Үнэхээр баруун зүүнээ ялгаж чадахгүй. Заримдаа чөлөөлөлт хийж байх үед зарим хүмүүс намайг хард дургуун хөрөх ч юм уу тийм тохиолдол байдаг. Өөрөө биш дотор нь байгаа муу сүнс гэдгийг ялгаж чаддаггүй. Өвчтөө байхдаа ч гэсэн Бурхны буруудах хүмүүсийг маш их мэднэ. Бурхан ламаг инглээ хэрвээ сайн бурах юм бол хаана байгаа юм бэ гэж орилдог хүмүүсийг мэднэ. Үндэ хулгай зөвхөн хулгаалan алд зүтгэхээр ирдэг. Таны амьдралд ямар нэгэн цөлт мөлт байгаа бол хулгаалж, алж бас сүтгэхээр ирдэг. Амьдрал ахуйд ч байгаа олон муу зүйлүүд зөвхөн хулгайчаас болдог. Яг хүний амьдралын зовлонгоор Бурхан танаас зөндөө юмыг сургатгаа гэж олон хүн илтгэлтэй. Зовлон дундуур явах тутам хэцүү байх тусам бид нар яг үндэ Бурханыг хайж ирэлхийлж Бурхан руу арддаг. Тэр үнэн. Гэтэ эхлэл нь эзэж Бурханаас биш. Бурхан дандаа муу болсон зүйлийг сайн болгож ашигладаг. Бидний хийсэн алдаа дутагдлыг бидний сайн сайхны төлөө ашигладаг гэдгийг мартаж болохгүй. Цагаан буюу гэрэл нь харанхуйг ялдаг. Гэрэл нь харанхуйгаас илүү сайн гэдгийг хэн болгон мэдэх ёстой. Тэгэхээр Бурханы хүсэл юу вэ гэдгийг мэдэх явдал маш чухал. Бурханы хүсэл таныг чин сэтгэлээсээ хүсэж байгаа зүйл бол таныг эрүүл итгэсэй гэж хүсэж байгаа. Бурхан бол сайн аав. Аав ээж нь хүүхдтэй юу хүсдэг вэ? Хамгийн сайн сайхныг хүсдэг. Энийг мэдэх бол үнэхээр чухал шүү. Дайснаа ялгах, Бурханаа ялгах явдал маш чухал. Нэгд Бурханы хүсэл эдгэрх юм болвол тэр яаж хүлээж авах вэ? Яг үндэ хүмүүс Бурханаас байн гуйж эдгэж өгөөч гэж үнэхээр уйлан гуйж байдаг. Яг үндэ тийм биш. Тэр таны шарахаар, миний шарахаар та нар эдгэрсэн гэж Иесус хэлсэн. Нэгсэндээ радио толгойноор бол би надтай ч юм уу энэ подкастыг сонсоход бол та бүхэд бүтэн подкастын кампани хийж агаар интернетийг бий болгож интернетийн компани үүсгэн байгуулж сателлайт энтерхийг халбатай биш. Зүгээр л тохирсон линкийг олох хэрэгтэй. Тэгээд зүгээр клик хэрэгтэй, дарах хэрэгтэй. Тэгээд сонсноо гэсэн үг. Тэр юу гэсэн үг вэ гэхээр та хитрхи их чармааж Бурхныг хөдлөх гэж оролдогоо болох ёстой гэсэн үг. Хүлээж авна гэдэг бол шаал өөр зүйл. Хүлээж авах маш амархан. Нэгэнд хүлээгээ сурчвал амархан, харин хүлээж авахыг мэдхэд хэцүү байдаг. Бурхан таны төлөө бүгдийг хийсэн бөгөөд таны гим нүглийг угаасан, цэвэрлсэн. Бөгөөд таны үнэхээр тэр эдгэрлийн долгион буюу эдгэрлийн тэр сүнс, эдгэрлийн хүч үнэхээр тэр Бурханы дахин амилтанд байгаа гэдгийг мартаж болохгүй. Иесусийн дахин амлсан тэр хүч
таны дотор одоо ч гэсэн байгаа. Та итгэгч биш ээ гэж бодож магадгүй, тийм шүү. Хэрвээ нэг итгэгч биш хүн сонсож байгаа бол Иесус Христийг та хүлээн аваарай. Үнэхээр таны гим нүглийн төлөө Бурхан өгсөн гэдгийг хүлээж авах үед, үнэхээр Иесус Христ өгсөн гэдгийг хүлээж авах үед, та түүнийг зүрхэндээ авах үед итгэрлийг чөлөөлтийг та бас авах болно. Би итгэгч мөртлөө яагаад өвчтөй байгаа юм бэ гэж бодож байгаа хүн бол энэ асуултыг харин сайн асуух хэрэгтэй. Яагаад Бурхны амласан амлалтыг та аваагүй вэ? Заримдаа бид ямар их мэдлэлтэй бидэрт байгаа хүч Бурхны өгсөн зүйлүүдийг мэдхгүйгээс болж ядуу, гуйлгачин, эсвэл өвчтөө зовлонтой байдаг. Тэгээд Эфес 1-5-ын хичээлүүдийг би хийж тавьсан байгаа. Тэгээд миний подкастыг бас дэмжээрэй. Бусдаа хуваалцаж бас болно шүү. Та бүхэнд баярлалаа. Бурхан тантай хамт та түүний шахаар бүрэн итгэрсэн хүлээж авах тун. Иесус Христосийн нэрээр.